санаудуудын channel тавтамаар л өнөөдөр болохоор бүгдээрээ Blackpink-ийн гişүүдийн талаар ярилцсанаа. За Blackpink бол та нарын сайн мэддэг охидын хамтлаг тийм үү? За Blackpink бол охидын хамтлаг дундаа тэргүүлж авдаг маш алдартай хамтлаг. За тэгээд Blackpink маань болохоор 2016 оны 8 сарын 8-нд Бумбая хэмээх дугаараар дебютээ хийж байжээ. За эхний гишүүн бол Lisa. Lisa маань болохоор одоогоор 28 настай 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төржээ. За өөрөө нэг хэм бол гол бүжигч нь Did Holly Maknae. Maknae гэдэг нь одоо хамгийн отхон гишүүн гэсэн үг. Тэгээд After Harbor гэсэн дөрвөн үргийг хамтагтаа гүйцэтгэдэг юм байна. Жигэн нэр нь болохоор Parmpia Monopal гэдэг бол ингээд энэ нэрийг ингээд Таиландд нэг анх төрөгтөн аав ээж нөхсөн нэр бөгөөд за Lisa маань Солонгост ирээд нэрээ солиулаад Larissa Monopan болгож ингээд нэрээ солиулсан юм байна. За хоньны ордтой 168 см өндөртэй 45 кг жинтэй байна. За Lisa болохоор Таиланд төрсөн гэсэн шүү дээ. Тэгэхээр Таиландын Buriram гээд нийслэлд нь Lisa төрсөн юм байна. Тэгээд KBC буюу Korean Beauty Standards залуу хөвгөд тэнцдэг юм байна. Цусны бэлгэнд O MBTI гэдэг нэг хүний ингээд зан чанарыг тодорхойлдог. Тэгээд Lisa-гийн MBTI нь болохоор ESPG гэдэг энэ дээр ингээд бичжээ. Тэгээд Lisa-гийн Pact-ийг ингээд дурдаг явъя. 13 наснда trainee болсон юм байна. Солонгос, Япон, Англи, Хятад, Таиланд гэсэн ийм 5 хэлээр ярьж чаддаг. За Таиланд бол мэдээж өөрийнх нь үндэсний хэл. Тэгэхээр Солонгос, Япон, Англи, Хятад гэсэн дөрвөн хэлийг за өөрийн болгож эзэмсэж чаджээ. За 13 наснда Солонгос төрж ирсэн энэ үнийг trainee болоод ингээд яг дадлагдагч болохын тулд ингээд Солонгос 13 наснда хурж ирсэн юм байна. Тэгээд дараагийн projekт болохоор YG Entertainment audition Таиландд зарлахад Lisa Таиландаас 4,000 хүнээс ингээд шалгарч ингээд ганцаараа ингээд аудишнд тэнцсэн байна. Lisa болохоор боксер хичээлдэг, зураг зурх дуртай юм чадварлаг охин байна. Тэгээд Pop Mart-аас тоглоом цуглуулах бас маш их сонирхолтой. Та нар мэддэг л одоо Labubu гэдэг нэг юм тоглоом байдаг шүү дээ. За тэгээд энэ тоглоомыг юу нь бол ингээд тренд болгосон хүн бол Lisa нэг ингээд ярилцлаган дээрээ ийм том Labubu аваа тэгээ бас ингээд би ингээд Orange-ийн Labubu гаргаж ирмээрээ ингээд амар олон ийм blind box задлаад тэгээд тэрийг нь хүмүүс хараад ер нь бол Labubu Pop Mart гэдэг зүйлийг маш их мэддэг болоо тэгээ цаашаа тренд болж ирсэн. Тэгээд Lisa болохоор White Lotus гэдэг энэ киног гаргажээ. Гэт анхны киногоороо кино урлагийн дебютээ хийсэн юм байна. Тэгээд 19 наснда буюу 2016 он дебютээ хийсэн. Тэгэхээр 2016 оноос биш 13 наснда ирээд тэнгуүтээ 19 наснда дебют хийсэн гэхлээр 5 жил бэлтгэгдсэн бол байна. Тэгээд ер нь ингээд Lisa болохоор хамтлагаасаа хамгийн их соло дуу гаргасан гишүүн гэж бас явдсан байлээ. 27 соло дуу гаргасан юм байна. Энэ бол маш том амжилт. Дараагийн гишүүн рүү орцгоё. Дараагийн гишүүн бол Jennie. Та бүхний хамгийн сайн мэддэг гишүүн байх. За Jennie болохоор одоогоор 29 настай 1996 оны 1 сарын 16-ны өдөр төржээ. Өөрийнх нь бол гол рэпер, дэд бүжигчин. За нэг юм хэлгээд ингээд Jennie анх ингээд гол бүжигчин болох гэж байсан байхгүй юу? Тэгсэн чинь нэг Jennie-гийн ингээд биеийн байдал тогтворгүй байдгаас үлээ нөгөө бас Jennie жоохон хейт авдаг байсан. Тэгээ одоо л сул бүжигчин гэж бас жоохон хейт авдаг. Гэхдээ яг тэр үедээ биеийн байдал нь зүгээр хата Jennie манай гол бүжигчин байх байжгаад биеийн өвчтний улмаас Lisa болжээ. За тэгээд Jennie-гийн үхлэлт бол маш супер. Энэ ер нь эмэгтэй айдол дундаасаа Jennie бол маш сайн үгэлж чаддаг чадвартай рэпер байх нэ. За Jennie-гийн маань жинхэнэ нэр нь Kim Jennie. Хүмүүс ер нь солонгосчууд хэлэхдээ Jennie Kim гэж хэлдэг байна. Тэгээд орд нь болохоор матар өндөр нь 163 см 45 кг жинтэй. За Korean Beauty Standard ер нь нэг солонгосын гоо сайхны стандартад Jennie болохоор 62% тэнцдэг. Гэхдээ ер нь бол тодорхой мэдээлэл бол гараагүй. Ер нь бол
ихэнх сайтуудаар 62% гэж явд юм байлаа. За тэгээд Jenny болохоор Солонгосын Сөүл хотод төрж өсжээ. За тэгээд цусны бүлэг нь B MBTI-ын ENFP гээд ийм MBTI эзэн байна. За тэгээд фактуудыг надад дурдаж явъя. Jenny болохоор Солонгос, Япон, Англи, Франц гээд ийм дөрвөн хэлээр бас ярьж чаддаг. Солонгос хэл нь яг өөрийнх нь төрлөх хэл. Тэгээд тэгэхээр Япон, Хятад, Англи гэсэн юм гурван хэлийг өөрийн болгож татсан байна. Энэ бас сайн давуу чанар гэж би бодож байна. Тэгээд нэг Blackpink-ийн бусад гишүүд маань Jenny хамгийн сайн хоол хийдэг гишүүн гэж саналаа өгч ирсэн юм байна. Нэг юм нэвтрүүлэг дээрээ Jenny ч гэсэн тэрийг хүлээн зөвшөөрөөд бас ийм шоунууд дээрээ өөрөө хоол хийжсэн. Тэр нь бас ингээд хоол маш сайн хийхэд нь нөлөөсөн болов гэж бодож байна. За тэгээд Jenny болохоор морь унах чадвартай, тэрэндээс дуртай, морь унах дуртай гэсэн үг. Тэгээд Jenny болохоор романтик зүйлс илүү дуртай, жүжиглэхтэй сайн. Ер нь Jenny бас кинонд тоглож исэн. The Idol гэдэг кинонд тоглож исэн. Тэгээд Jenny маш амтан тайртай. Тэр одоо ингээд маш амтан тайртай. Тэгээд хоёр нохоотой. Тэгээд Аладдин ба Танглет гэдэг нэг юм хоёр Disney-гийн юм уран бүтээлүүд нэг тийм тэр хоёр хүүхэдтэй кинод маш дуртай гэж нэг нэвтрүүлэг дээрээ хэлж ирсэн юм байна. Тэгээд багтаа болохоор балетын бүжигчин болох маш их хүсдэг байсан. Гэтэ одоо бас балет дээрээ хичээлдэг гэж нэг нэвтрүүлэг дээрээ дурдж исэн. Тэгээд хоёр нохоотой гэж хэлсэндээ нэг нь болохоор Kuma, нэг нь болохоор Kai гэдэг ийм хоёр хөөрдөм нохоотой байна. Тэгээд Jenny болохоор Солонгос төрөө тэгээд 5 наснда Шинэ Зеландд хурж ирээд ингээ бага насаа өнгөрүүлсэн байжээ. Тэгээд Blackpink-ийн анхны гишүүн, одоо анхны гишүүн гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Blackpink бол анх Pink Punk гэдэг нэрээр юм 9 гишүүнтэй дебют хийж байгаа болсон шүү дээ. Яг тэр 9 гишүүний хамгийн анхны яг Blackpink-д одоо дебют хийнэ гэж ингээд сонгогдсон гишүүний одоо анхны гишүүн нь Jenny гэсэн үг ээ. Дараагийн гишүүн нь Rose. Rose-ийг бол Rose гэж маш ингээд олон янзаар хэлдэг. Гэтэ би бол Rose гэж ирчээ. Тэгээд Rose маань болохоор 28 настай 1997 оны 2 сарын 11-нд төрсөн. За Lisa Rose хоёр маань бол яг 1 жилд төрсөн. Гэхдээ Lisa маань 3 сард, Rose болохоор 2 сард төрсөн гэд Rose 1 сараар арай их ч ус тарж байгаа. Тэгээд өөр нь болохоор гол хоолой таслах бүжигчин гэсэн ийм хоёр үүрэгтэй байна. Тэгээд та нар бас Rose-гийн солонгосчууд гэлтгүй монголчууд ч гэсэн ийм алтан хоолой гэж ярьдгаар нь маш сайн таньдаг байх. Жинхэнэ нэр нь Rosanna Park энэ дээр биччихье. Тэгээд яг Rose болохоор Шинэ Зеландд төрсөн. За яг Америк гэх юм уу одоо яг тэр Шинэ Зеландын төрөхөд өгсөн нэр нь Rosanna Park. Гэхдээ нөгөө Солонгост ирээд хүмүүсийн яг дуудаж хөвшсөн нэр нь Park Ji-young гэж дууддаг юм байна. За орд нь болохоор хумхын ордтой өндөр нь 169 см 44 кг жинтэй байх нэ. Korean Beauty Standard буюу KBS-д 88% тэнцдэг. Нью Зеландын Auckland гээд энэ дээр гарч ирнэ. Auckland гээд ийм хотод төрж өссөн юм байна. За тэгээд цусны бүлэг нь B, MBTI-ын ENFP гээд ийм MBTI зэн байна. За тэгээд бүгдээрээ факт руу орцгоё. За Rose болохоор 5-ын 5 дуртай. Тэгээд бас 5-ыг үржидэг нь 3 гэсэн 5-ыг үржидэг нь 3 тэнцүү 15 гэсэн ийм үр дүрийн тоонд дуртай байна. Rose болохоор 4 жил 2 сар трейнед бэлтгэгдсэн, дебют хийх гэж бэлтгэгдсэн. Төгөлдөр гитарыг маш сайн тоглож чаддаг гэдгээр бас алдартай. Бас нөгөө одоо гişүүдтэй бас зааж өгдөм байлээ. За тэгээд Rose болохоор солгоо гартай гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо ингээд зүүн гараараа бичдэг гэсэн үг. Тэгээд манго дуртай, манго гэж жимсэдэг те. Тийм жинсэнд маш их дуртай. Тэгээд жүжиглэх бас obviously амархан уйлж чаддаг
гэд нэг яг нэг нэвтрүүлэг дээр хэлхийс гадна яг ингээд уйлж үзүүлсэн юм байна. Ер нь Blackpink-ийн дөрвөн гишүүн маань дөрвөлээ ер нь бол жүжиглэх чадвартай бас авьяастай хүмүүс байдаг байх нэ. Тэгээд Солонгос, Англи, Япон гэх гурван хэлээр маш сайн ярьж чадна. Тэгээд англи хэл нь бол яг өөрийнх нь төрлөх хэл. Тэгэхээр яг Солонгос дээд бас Солонгос хэлийг маш сайн сурсан байлээ. Бас Японоор пенүүтэйгээ ойлголцож чаддаг хүн байлээ. Тэгээд YG-д орохоос одоо ингээд YG Entertainment аудишн нөгөөд ингээ тэнцэж орохоос өмнө ер нь аль бүжиглэе гэж нэг боддгоо байсан юм байлээ. Нэг юм бүжигт нэг юм дурггүй гэх юм уу нэг юм ер нь аль бүжгийг юм хайцсан хүн байдаг байсан байлээ. Тэгээ ингээд YG-д орж ирснээс хойш ингээд бүжиглэх дуртай болоод бүжгийн чадвартай болоод гээд ирсэн байх нэ. За үжээ болохоор авокадо гэм зөөлөн юм шилцхар зэмсгэж юм гэж хэлсэн байт юм байна нэг нэвтрүүлэг дээр. Тэгээд шатар тоглохдоо маш сайн. Тэгээд скейтборд унах чадвартай гэж хэлсэн байдаг. Бас нэг бичлэгээр скейтборд унсан бичлэг байдаг. Гишүүн бол Jisoo одоо бидний ярих хамгийн сүүлийн гишүүн. За Jisoo болохоор хамтлагийнхаа хамгийн ахмад гишүүн буюу 30 настай 1995 оны 1 сарын 3-ны өдөр төрсөн байна. Тэгээд үүрэг нь болохоор нүүр царай туслах хоолой гэсэн юм хоёр үүрэгтэй байна. Бас нөгөө нэг Unique гэдэг юм 3 үүрэгтэй байна. Unique гэдэг нөгөө нэг хамгийн ахмад гишүүнийг хэлж байгаа. Тэгээд Jisoo бол ер нь Солонгостой гэлтгүү бус орнуудын пенүүдтэй, блинкүүдтэй нүүр царайгаараа танигдсан гишүүн гэж бол ер нь хүмүүс их ярьдаг. Korean beauty стандартад 97% тэнцдэг гэдгээр нь хүмүүс маш их дэмждэг, маш хөөрхөн эрхэмсэг, бас маш ийдэг гишүүн байдаг. Ер нь бол нэвтрүүлгүүдээс нь үзгээд маш ийдэг, нэгэндээ тусалдаг, пенүүд нь ингээл бэлэг өгж явахаар бүгдийг аваад ингээл ёслоод явж идэг тийм хөөрхөн сэтгэлтэй гишүүн шиг санагддаг. Нэг нь ер нь бол Kim Jisoo. Орд нь болохоор материал ордтой өндөр нь 162 см 44 кг зэмтэй байна. Jisoo бол хамгийн ахмад нь дээрээс нь хамтлаг дундаа хамгийн нахан гишүүн юм байна. Тэгээд Korean beauty стандарт 97% тэнцдэг гэсэн хэлсэн дээ. Тэгээд Jisoo болохоор Солонгос улсын Myeongdong гэдэг ийм дүүрэгт төрж өссөн юм байна. Тэгээд тусны бүлэг нь AMB. Тэгээд пактуудын ингээд дурдаж явъя. 5 жил бэлтгэгдсэн. Тэгээд ер нь Jisoo болохоор хин нэг никнейм буюу юм нэр хот зүгөх ер нь дуртай. Ялангуяа хамтлагийнхаа гишүүдэд тэгээд Lisa-д бол хамгийн их нэр хож өгд юм байна. Тэгээд бөмбөр тоглох чадвартай, бас нэр нь төгөлдөр хөр тоглож чаддаг. Гитарыг бас тоглож сурж ирсэн. Мэдээж манай Rose маань зааж ирсэн байна. Энэ хоёр маань нэг нэвтрүүлэлт орохдоо ингэж хэлсэн юм байна. За хятад Jisoo болохоор Солонгос, Япон хэлээр маш сайн ярьж чаддаг. Тэгээд хятад, англи гэх хоёр хэлээр одоо юм баг зэрэг ярьж чаддаг. Яг хөө хятадтай бол ингээд баг зэрэг ярьдаг, ойлгодог. Гэхдээ ярихаасаа илүү Jisoo хятадаар ярихаасаа илүү унших чадвар нь маш сайн. Тэгээд англи хэлээр маш сайн ойлгодог. Гэхдээ ингээд яг ярихаасаа маш их ичдэг гэж ер нь бол хэлсэн. Тэгээд нэвтрүүлэгүүдэд орохдоо англи хэлээр нэг сайн ярьж чаддаггүй. Гэхдээ маш сайн ойлгодог. Тэгээд өөрийгөө бол илэрхийлж чаддаг. Тэгээд бол англи хэлийг багаар сураад явж байгаа юм байлээ. Тэгээд өндөрөөс айдаг. Тэгээд Harry Potter дуртай. Harry Potter гэх нэг кино дээ шүү дээ. Шитэн гардаг. Тэр кино нь маш их дуртай. Тэгээд Dalgom гэдэг ийм хөөрхөн нохотой байна. Тэгээд машин барихтаа маш сайн гэж хэлсэн. Бас нэг бичлэг дээр гарсан. Тэгээд ном унших дуртай. Ном унших маш их дуртай. Ер нь бол ийм
relax хийх дуртай хүн гэж өөрийгөө бол хийсэн. Тэгээд Жисүүгийн нэг юм фактыг хэлэхэд Лисаг аварч исэн байдаг. За хизээвэ гэхлээр Лиса яг нэг өдөр ингэж яг сүнсэнд оруулах гэх юм уу? Яг юм хөдөлж чадахгүй юм хөлөрцөн нэг юм дээрээс нь юм дараад ингээд нэг юм өглөө яг унтаад бос гэсэн чи бос чаддаггүй. Тэгээ ингээд Жисүү өрөөр нь орж иршээд тэгээд яг тэр үед яг Жисүү Лисаг авраагүй байсан бол тэр үед манай Лиса тэгээд нэг эмүүрэх магадлалтай байсан бэлээ. Яг тэр үед авраагүй байсан бол одоо бол Blackpink 3 гишүүнтэй эсвэл 1 гишүүн нэмж аваад 4 гишүүнтэйгээр Лисагүйгээр үйл ажиллагаагаа явуулах байсан байх. Эсвэл тэр үедээ эмчилгээнд орох магадлал байсан. Гэхдээ яг сүнсэнд харуулсан үед бол эмчилгээ гэж байдгүй юм билээ. Яг тэр үед манай яг Жисүү байгаагүй бол Лиса байх байсан уу байхгүй байсан уу гэдэг бас нэг юм асуулт яг тэр үед бол тавигдаж эхэлсэн. Гэтэ яг тэр үед Жисүү байгаагүй ч гэсэн Jenny Rose ирж болох байсан штэ гэдэг юм асуулт бас байдаг. За бүгдээрээ одоо Blackpink-ийн хамгийн алдартай ийм маш их үзэлттэй music video хамгийн их ийм үзэлттэй дуунуудын сонсоод явъя. How You Like That 2020 онд гарсан 1.9 тэрбум үзэлттэй дуу байна. Тэгээ Бумбая болохоор бидний мэдэх нэг манай Blackpink-ийн дебют дуу байгаа. Тэгээд Бумбая болохоор 1.8 тэрбум үзэлттэй 2016 онд гарч байсан дуу юм байна. За дараагийн дуу болохоор Kill This Love гэдэг дууга. Kill This Love нь 2.1 тэрбум үзэлттэй маш их үзэлт байгаа. Тэгээ 2019 онд гарч ирсэн. Одоо ер нь бол хүмүүсийн аманд ороод гээд ер нь бол ингээл байнга дуулагдж идэг тийм гоё дуу. За дараагийн дуу болохоор Pink Venom гэдэг дуу. This that Pink Venom гэдэг. Энэ дуу болохоор нэг тэрбум үзэлттэй 2022 онд гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол сүүлд гарсан дуугаас. Тэгээд хамгийн сүүлийн дуу болохоор 2.3 тэрбум үзэлттэй дүү гэдэг дууга 2018 онд гарч ирсэн юм байна. Тэгээд Blackpink-ийн маань гаргасан хамгийн сүүлийн дуу бол Jump гэдэг дуу байдаг. Нэг дөрүлээ болсон comeback-аараа гээд эргээ ирэлтээ хийсэн дуу байгаа. Тэгээд яг Jump-ийн бусдаас ялгарч байгаа онцгой нь болохоор green screen шилдэг. За green screen гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ногоон дэлгэц гэсэн үг. Ногоон дэлгэц нь яадаг вэ гэхээр одоо клипийг бичгтээ ингээ ард нь тавиад тэгээд яг дараа нь клипээ компьютер графикаар ингээ яг засаж янзаж ингээд бичлэгээ нийлүүлэхдээ AI-аар тэрийг ингээд хүссэн хэм маягаа өөрчилж болдог байгаа. За ингээд Jump-ыг харсан бол та нөгөө нэг ингээд амар зөвүүн music video штэ. Яг тэрийг болохоор яг AI буюу хиймэл оюун ухаан green screen-аар хийсэн. Ер нь бол Blackpink green screen-ээс харшилдаг гэдэг ер нь бол пенууд нь бас тэгдэг.